Сайн байцгаана хүүхдүүдээ. Намайг Цэнгэлмаа гэдэг Сүхбаатар аймгийн 4-р бүрэн дунд сургуулийн 2-ын ангийн багш. Өнөөдрийн хүн ба орчны хичээлийг танаагийнхантай явуулах чадаа баяртай байна. Чанга. Энэ заваасаа туслалцаа авна. Маш сайн. Мөргөн шүү. За минь авч. Өөртөө дахиж тэхгүй гэж өөртөө амлана. За, сайн байна. Үнэн хэлэх хэрэгтэй, уучлалт гуйх хэрэгтэй. За, сайн байна. За миний харж. Бид таамаглааш. Тэгэж. Зүйлээ засаад аав ээж нь тусан авах хэрэгтэй. Маш сайн байна. Өөр. За. Юу хийгээ дараа нь засна. Сайн байна. За. Сайн засна. Асуултаа уншаарай. Өөртөө засаад өөрийнхөө артаа гомсолж засна. Их сайн байна. За. Муулийг засахад аав ээжийн өвөнд орно. Сайн байна. За миний авах. Зүйтэй. За миний авах. Муулийг засахад үнэн хэлэх хэрэгтэй. За. Муулийг засахад хичээл зүтгэл хэрэгтэй. Их сайн. За. Муулийг засахад найзаасаа уучлалт гуйх хэрэгтэй. Их сайн. Өөр энэ хүүхдүүдийн хэлсээс би өөр саналтай байна гэсэн хүүхд байна уу? Өөр муу зүйлийг засахад энэ өөр юу хэрэгтэй байж магадгүй гэж бодож байгаа. Огттой өөр саналтай хүүхд байна уу? За энэ хоёр. За миний уу. Миний санал өөр гаргасан. Яасан. За миний уу. Яасан. Энэ хөө хэлсэн ш. Гараа өргөд байгаа тийм ээ. Зааш. Руугаа ойлгох хэрэгтэй. За өөр. Чинийх бүр өөрөө. За чинийхээ харилцаа санаа. Сонсоо. За сайн байна. Өөр. За минь авах. За хэл зөвлөж бас зөвлөх хэрэгтэй байж болох юм байна тийм үү? За тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн маань сэдв бид ба дүрм. За дэвтрийг нээж гаад ансраа тавьж байгаа сар өдрөө тавиад сэдвээ биччих хүүхдүүдээ. За сэдвээ биччихээд бид нар ажлын хуудас нэгээ хийцэн байгаа тийм ээ хүүхдүүдээ. За тэрийг дэвтэр дээр наагаад явна шүү. Наахтаа цавууга мөн цавуутай ажиллах дүрмээ санаарай. Тийха. Цавууга энэ хоёр дээр нь баггаан цавууд өрхөө дэвтэр дээр наачих. Тэгээд цавууга яах вэ хүүхдүүдээ? Тий цавуутай ажиллах дүрмээ санах хэрэгтэй тийм ээ. За бэлэн басан багууд нь Ганцхан хүүхдийн зурагтай гэнэх үү? Тий үндэгээгээ ёо. Тий. За даалгараа би хийж чадсан гэж бол өөрийгөө үнэлнэ тийм ээ. Үнэлгээний цаасны ард нь ч гэсэн цавуу нагаад наачиш. Багш нэг гэж. Ширээн дээр үнэлгээний жижиг наадаг зурагчийн өөрсдийнхөө сонголтоор наана. Ямар зураг авах та нар өөрсдөө сонгоно. Харин чи одоо энэ даалгавраа хийж чадсан гэж байгаа өөрөө үнэлнэ ш. За хүүхдүүдээ. Та нар юу дүрм гэж юу хэлээд идэв юм бол мэдхүү. Юу хэлээд идэв юм бол? За. За. Яс дүрм. Зүйтэй өөр. Бүр харилтай нөө. Дүрм гэж юу гэж та нар өөрөө бодлоо. За. За зүйтэй өөр. Ерөнхийлөгчийн хэлсэн журам. За сайн байна. Өөр. За. Дүрмгээ хүмүүс яац чадахгүй. За бас тэгж бодож байна. За. Тэгвэл за миний үнэ харилж. Дүрм байхгүй бол
зөндөө хулгайцнаар өөрөөсөн бол. За сайн байна. За тэгвэл яагаад энэ дүрмийг нь баримтлах хэрэгтэй юм бол юу гэж бодож байна? Ха? За наарч. Хэрвээ энэ дүрмийг баримтлахгүй бол хүмүүс амаа гарч чадахгүй. Мөөсөө. За. Ахмадаа хүндэлж мэдгүй. Зүйтэй. Хөр харилтай нь. За миний харилч. Дүрм байхгүй бол ураас хөгжихгүй. За сайн байна. Өөр харилтай нь. За. Дүрм байхгүй бол хулгайч ихэс ч. Тэгэхээр Хүмүүсийн юм хулгайч. тэгсэн тийм. За миний харилч. Чанга. Зүйтэй. За миний харилаарай. Дүрм байхгүй бол замаа гарч чадахгүй. За тийх бах тийм үү. За дүрмийг баримтлахгүй бол ер нь их болох. Яг зүйтэй. Яг тийм юм байна тийм үү? Жишээ нь та нар замын гацаар гардаг тийм үү? Ямар гэрлээ гардаг үлээ та нар? Улаан гэрлээ яагаад гарч болдгоо юм? Улаан гэрлээ яагаад гэж машин явдаг. Тэгвэл Хүн зогсох ёстой. гарчвал яах юм? Гачгүй машин. Тийм аюултай учраас ногоон гэрлээ гарах дүрмийг яадаг байх нь? Баримтлагтай. Маш сайн. За тэгвэл бидний өнөөдөр энэ хичээлийн маань зорилго орчиндөө тохирсон дүрм зохиож үүнийг мөрдөж сурах өнөөдрийн хичээлийн зорилго маань. За одоо бид нар одооний даалгавраа хосоор ажиллана. Хосоор гэдэг нь 2-2-оор ажиллана гэсэн. Их сайн. За одоо ширээн дээр чинь цэнхэр өнгийн төгтөө байна уу? Байна. За энэ цэнхэр өнгийн төгтөөний дотор ажлын хуудас нэг жижиг зураг байгаа. Хосоосоо нэг ажлын хуудас, нэг зураг авна. За тэн дээр юу их вэ гэдэг эхлээд анхаарч хөгтөөдөө. Эхлээд нь зургаа хосоороо ажиглана. Тэр зурагт одоо ямар орчин байна, юу байна гэдгийг ажиглаж хагаад тэр зурагт байгаа орчинд тохирсон та нарт ямар дүрм тохирох нь гэдгийг ярилцж хагаад өөрсдөө саналаа ажлын хуудсан дээр авчина. Алгасан уу? За тэгвэл төгтөөгөө аваад даалгавар авч. За авчихаарай. Багшны эндээс хугацаа арах учраас за бүгдийг эхлээд таргаад өгч. Бага. За тараад дуусна. За энэ даалгавар хийхэд 3 минут ч өгдөө. За цаг явсан. Сайн зураг ажиглаарай. Өөртөө зураг тохирсон даалгавар ш. За хугацааны сум дууснууд нь гараа өргөж ийж байна. Босцойгоо жоох үлээж тийм ээ. Замын гарцаа гаргаж өгч тасалж. Яасан? Одоо энэ багшны сая ажлынхын хуудас нь хаана вэ? Энэ юм шүү юм. Сая энэ зургатаа ирээд нэг ажил энэ дотор дутуу гаргацсан юм шүү дээ. Тэр багшны юм ажлын хуудас нэг зургатаа байгаа гэж хэлсэн ш тийм ээ. Одоо ажлын хуудасаа харж байгаа энэ дээр бүглэх байхгүй хосоороо. Хин хоёр хосын хоёр юм уу? Хоёр хос юм уу? Хоёр хос юм биш. За. Тий та ажлын хуудасаа хийгээд дууссан байна. Өдөрт гэхдээ ажлын хуудас хоёрыг наах арай болоогүй багш наагаараа гэж хэлээг байгаа тийм ээ. За, 3 дахь ширээ бүгд талцсан юм уу? За хугацаа дуусч гэнэ өгдөө. За, багт дуусна. За энэ ширээ манай 2 дугаарыг арай жоохон сүйд даалгавар авсан болохоос арай дуусах багш тийм ээ. Одоо болоогүй багш наагаа гэдэг. Одоо дараагийн үйл явдал. Одоо саяыхаа хосороо ярилцаад бичсэн саналаа хажуу хажуугийн хос руу дамжуулаад одоо би энийхээ бичсэн саналыг уншиж байгаа. Алгасан. За энэ хоёр хосын бичсэн саналыг ингээд хажуудаа дамжуулаад уншиж. Хажуудлынхаа хөвгөд наач гэсэн дэвтрээ өгчих. Дэвтэртээ цаа өгчих. Наацсан мөр дэвтэртээ өгчих. Тэгээд дамжуулаад.
За хажуулга бастай. Хэний хос ямар санал гэв. За зүгээр. Наасан ч болно. За дамжуулаад уншиж. Аль хоёр хос ямар санал ичж өгдгийг уншаарай өгдөө. Би үеийн хааны уншиж. За танай багийнхаа уншицсан уу? Би энийхээ саналыг уншицсан уу? Одоо мэдсэн үү? Дөрвөн ширээ болцсон юм уу? Одоо багийнхаа хосын ямар санал ичсэнийг уншчихсан уу? Одоо тэгвэл бүгдээрээ багаараа ажиллана. Багаар ажиллахдаа ямар даалгавар хийх вэ гэвэл за энэ хоёр араад асуул. За багаар ажиллахдаа багш нь энэ багийн дунд нэг юм цаас өгнө. Энэ дээр палмастер ширээн дээр чинь нэг байгаа юу гэдэг. За энэ палмастраараа багийн зөв гоё хурдан цэвэрхэн бичдэг нь тэр бичин заяа. Тэгээд юу ичгээ. За юу ичгээ гэхээ саяхан хосоороо ярилцсан. Би энийхээ хосын саналыг дамжуулаад уншсан байгаа тийм ээ. Хөөе манай дэ сонсороо. Тэр саналаас чинь хамгийн оновчтой гэдэг нь аль вэ гэдгийг сонгоод 2-оос 3 дүрм зохиосон дүрмийг сонгоод багаараа энэ цаасан дээр ярилцаад оновчтойгоо одоо энэ дээр бичгэнэ. Алгасан. За танаас хэн бичгэн дээр. За палмастраараа том бичээ шүү. Харагдахаар бичээ шүү өгдөөдөө. За энэ дээр танах. Палмастраа бичнэ одоо. Өөртөө мэд. За энэ дээр. Өгдөөдөө. Энд нэг багийн нэр гэдэг вэ нөө? Энэ дээр нь одоо танаа багт одоо ямар зураг тавьсыг тэр зургийнхаа зургандаа нэр өгөөд бичих юм мэдээ энэ дээр. За ширээн дээр байгаа том зургуудаа бас бүгд дээш нь харaalаарай. Том зураг бас байгаа дээш нь хараад одоо томоор хараарай зургаа. Энд доош нь зураг хараа ингээд тавьсан байгаа. Энийг одоо томоор харж байгаа. Та нартай адилхан байгаа тийм үү? Энэ зурагтаа нэр өгөөд бичгэнэ ш тийм ээ. За хугацаа, багаар ажиллах хугацаа 3 минут өгдөө дээ. Багш нь сая тайлбарласан шүү. Зурагт ямар нэр өгч байна? Тэрэг юм. Миний бодлоо. Үгүй ээ. Миний бодлоо. Одоо багш нь сая тайлбарласан юм уу? Саяхан одоо санал солилцож уншаад байсан дүрмнээс энэ зураг тохирсон хамгийн гоё гэсэн 2-оос 3 дүрмийг ингээд бичнэ. Томоор ичиж байгаа. Хүн тарахтаа гоё томоор ичиж шүү бүгдээрээ. Тий. 2-оос 3 дүрм гэсэн ш. Баг дотроо ярилцж байгаад одоо хинийх нь гоё дүрм зохиосон байсан. Тэрийг нь сонгож аваад чинь. Яса. Одоо ингэж ингэсэн шүү. Саяхан бичсэн багийнхаа гişүүдийн саналаас хамгийн гоё болсон 3 дүрмийн юм уу 2 дүрмийн энэ дээр бичиж сонгоод багаараа ярилцж байгаа. За бэлэн болсон баг байгаа юу? Арай тусаг байна уу? За. Одоо 1 минут үлдсэн байх шүү. Нэг нь бичиж чадсан ш. Нэг нь бичиж. Хамаагүй. Мухай утсан ч хамаагүй. Мухай утсан гэдэг дамжуулаад байгаа юм байна тийм ээ. Часаа багаараа өвтэй гэсэн ш. За, дууссан баг нь. За, цаг бараг болцсон байж төгтөдөө. За, дууссан баг нь багаахаа хамтараа зохиосон дүрмээ би хамгийн сайн бусдад тооцоогоо ярьж ойлгуулж чадна гэж байгаа нь битсэн дүрмээ бариад гараад сайн илтгэх чинь гараад. За, бэлэн болсон баг наашаа гарч ирж байгаарай. За, анч згсч. За, 1 2 дугаар гараад ирчлээ. 4 дугаарыг дууссан байна. За, хамгийн багийнхаа илтгэгч нэг сурагчаа наашаа гаргачих.
жоох урагшилж. Яса. За. Оо, за одоо бид нар хичээл дээр ямар дэг баримталдаг вүлээ? Оо. За, одоо энийг харъя. За. За саси. Жагсаж Нэрэл. Энийг нэрийг хэлж байгаа доош. автобусны буудаад За. автобуснда жагсаж ахмадаа өндлөн бусадтай зөв харилцана. За, аль энэ дээр одоо өөрийнхөө зургийн дор байрлуулж. Энэ дээр танаа баг тохирсон зураг нь аль байсан тэрийг. За, уншиж дараагийнх нь өгдөө те. Ариун тэмэр нэрийн мэж жагсаж орно. Тохирч орны дорн хаадад авчихсан. Сайн байна баярлаа. За, уншиж байгаарай өгдөө. Өөрөх чи аль те. За, энэ дээр наач. Хүүхдүүд найз нөхдөд овоолж бай. Хой, тус. За, өөрийнхөө тохирсон зургийн дор наач байрлуулж. За, бусдыгаас сонсож өгдөө. Үдийн цайгаа дэг журантай ууж идэн. Чимээ шууган гаргахгүй цайгаа уу. Ширээгээ цэвэрлэж цайгаа уу. Масса, ямар мандгийг. Ой, ихсэ. За, Талбай. тасбай. Тоглоомын талбай дэг журантай байх. Тоглоомын талбай тусадтай ихтэй байна. Оо, ямар мандгийг. За, өөрийнхөө зургийн дор байрлуулж. За, багийнхаа илтгэж гişүүдтэй баярлалаа, тийм ээ? Маш гоё тайлбарлаж өглөө. За. Одоо энэ ямар зураг вэ? Оо, массан. Оо, тийм. Найд би юу гэдэг вэ? Нийтийн. Оо, нийтийн бизнес газар гэдэг. Энэ Сургуультай харж байгаа хүмүүс. сургуулийн орчин тийм үү? Энэ газруудын чинь нийтэд нь юу гэдэг вэ? Бид нар өмнө үзсэн шүү дээ. Ямар газрууд гэж нэрлэдэг вэ? Анхаараарай. Ямар газрууд гэж нэрлэдэг? Нийтийн газар. Оо, нийтийн эзэмшлийн газар гэдэг бид нар хичээлээр үзсэн байх хэрэгтэй тийм ээ? Маш сайн байна. За тэгвэл нийтийн нэгдүгээрийнх анхаараарай. Нийтийн эзэмшлийн газар чинь бас дөрвөн мөрдөх хэрэгтэй байна. Тийм үү хөлтөө? За, бид нар хөөе. Одоо ингэ дөрвөө зохиочлаа тийм үү? Энэ газар ийм дөрвөн мөрдөх ш. Одоо яхаа ингээл орчихгүй. Яах вэ? Яах вэ одоо? Зохиосон дөрвөн одоо яах вэ хэдүүлээ? Баримтлан. Оо, маш сайн. Өөр харилт нэ. Бүгдээ. Оо, зүйтэй. Дөрмөө ингээд зохиогоод орчиж болохгүй нэ тийм ээ? Тэрийг мөрдөж, баримталж хэвшүүлэх нь байна тийм үү? За. Тэгвэл бид нар сая хичээл дээр дөрвөн мөрдсөн үү? Ямар? Чи анхаарал орсон. Маш сайн. За. Зүйтэй. Оо, маш сайн. Өөртөө итгэлтэй. Оо, гэх мэт дөрмөд. За миний харилт. Хамтран Маш сайн. За, тэгвэл танай ангийнхан энэ хичээлийн дээрээс өөр ямар нэгэн дүрм мөрддөг үү? мөрдөг. За, ямар? Цагийг ба цагт нь хийх. Маш сайн. Жорлон дотор мөрдөг. Үгүй Нийтийн бизнес газар мөрдөг. за. Өөр байна уу? Танай бас биеийн тамирт орохтой нэг дүрм мөрддөг юм билээ ш багш нь анзаарсан. За, ямар дүрм? Бидний бараа зөөслөг тасгалаа хүзэл хийх. Оо, тэрийг барьд юм байлээ тийм үү? За, тэгвэл багш нь асуув. Багш нь сайн орж ирсэн танай сургуулийн хойд маш гоё хөл өмгийн талбай байдаг ш. Та нар тоглож үзсэн үү? Хөл өмгөө тоглосон юм байна тийм үү? Яаж тоглосон? Бид нар өшиглэж тоглодог. Оо, хаашаа чамаагүй өшөглөлөөсөн үү? Яах вэ? Багны ажиллагаатай тоглосон. Оо, маш сайн. Хөл өмгийнхаа юу? Харин бүгд тамиад тоглодог. Тоглоомонд бас юу хэрэгтэй лээ? Маш сайн. Дөрөнгөө тоглол хийн хожоо яаж гэн мэддэхгүй байлан бадан тийм үү? За, маш сайн байна хөгтөөдөө. За, тэгвэл багш нэг сонирхолтой мэдээлэл бэлдсэн та нарт. За, Америкт өндгөн шоколадыг дэлхийн бүхий л орнууд алдартай иддэг тийм үү? Та нар иддэг үү? Гитлийн өндгөн шоколадыг чи Америкт зарахыг хоригдсан байдаг гэж. Тийм. Дотор нь бахан жижиг тоглоом байдаг үстэй. Тэр чи хүүхэд залгих магадaltaй гэж шүү дээ, аюултай гэж. Тэгээ хоригдсан. Тийм маш сайн. За, дараагийнх нь хойд солонгос цэхэр джинсийг өмсөхийг хоригдсан байдаг гинэ бас. Тийм. За мөн Сауди Арабид газар эмэгтэй хүнч жолоо барьж болохгүйг харгалцсан дүрэн байдаг. Бүр ундаг дугуйч хүнж болохгүй гэж. Тийм. Тэгэхээр орон одоо бүх юмд орчин тохирсон тустай дүрмөнүүд байд мөрдөх дүрмдэг байдаг байх нэ тийм үү? За сонирхолтой байна уу? Ахаад нэг доктор байгаа тийм үү?
Ногоон өнгийн дохтой байгаа. Байна уу? За ногоон өнгийн дохтойгоо аваад доцох. Ногоон. За доцох даалгаар маш хурдан таргаад доцох зааврын уншаад хийчих. Одоо өөртөө уншина. Хүүхэд болгоноор аа. За юу ч гэсэн бэ? Заавраа уншаад маш хурдан бичиж шөөгтөө те. За юу хичээх гэсэн бэ? Урилга шээ, урайлга. Зөөн шин тийм ээ. За бүх хүмүүст хин нэгэнд хандаж урайлга санамж чинь. Юу тухай бичих вэ гэдэг бодно тийм ээ. Юу үзлээ? 1 минутанд бичиж шөөгтөө те. За 1 минутанд урайлга ичээ. За юу гэж чиж урайлга? Дээр жирмаа өнөөдрийнхээ үцэг хичээлтэй холбоод урайлга гарах нь шүү дээ. Нийт хүмүүс тандаж орно, хин нэгэн тандаж орно тийм ээ. За болцсон уу? За 1 минутын багш нь хугацаа заасан байсан тийм ээ. За уншиж. За цахаас уншиж, сонсч бичнэ. За бүрмээ уншиж. Хүндлцгээ гэд урайлна тийм үү? За сайн байна. За зааш. Маш сайн. За. Маш сайн. За минь уншиж. Сайн. За тэдний агаас нэг нь уншиж. 2 дахь агаас нэг нь уншиж. Ястай сайн. За нэг уншиж. Анги болон хичээлд анхааралтай оролцсон. За уншиж. Би ах хүмүүсийг өндөрдөг. За одоо бүгдээ урайлга дэвтэр дээр наачих. За ажлаа цаяраа наацсан тийм ээ. За хурлаарай, хурднаагаарай. Ард нь эргүүлээд наачих. Багтахгүй байгаад ард нь эргүүлээд наачих. За, нага дууссан уу хөөе дээ? Дууссан байна. За одоо тэгвэл ширээн дээр нэг дөхтөө үлдсэн байна. Тийм ээ нөө? За, ягаан дөхтөйгээд задлаарай. Үнэлгээ гэсэн хөнүүд байхгүй л наахгүй. Тий. За багт дууссан байна тийм үү? За одоо ягаан хуцаа дэлгээрээ өгдөө. Ягаан дөхтөйгээд дэлгээд нэгээд доторх даалгаа дэлгэх таргадаг. Юу гэж вэ? Өөрсдөө үнэлье гэж байна. За өөрсдөө үнэлье гэдэг. За яаж үнэлэх вэ тайлбарлаад өгье. Маш амархан анхаараарай. За 1-р зурган дээр чи багшийн яриа асуултанд хариулж одоо оролцож чадсан гэж байгаа бол энэ чинь үнэлгээний хооцыг даачих. Хамтаараа хосоор ажиллаж чадсан гэж байгаа л энд наачих. Би тааж түүний даалгавраа би хийж чадсан гэж байгаа нууд нь докторх нүдэнд нь жижиг зурганаасаа наадаг зургаас наачих. За тэгээд наагаад бэлэн болцсон хүмүүс гараа өргөөрэй багийнхаа. За уучлаарай. Өөрийгөө За болчихсон уу? За жах урдлаарай. За. Үлдгээгээ хийчихсэн үү гэдэг? Өөрөөсөө үнэлсэн үү? Дуусч гинэ үү? Сайн байна. Хамаагүй. Алийг нь хийж чадсан гэж тэргээрээ тэрэн дээр нь наа. За тэгээд үлдгээний хооцсон мөн дэвтэр дээр нааш өгдөг дээ. Бас дэвтэр дээр наа. За яа. Дохтой нөө. Наамаа. За одоо бүгдээ нааш арч. За хугацаа дуусчихээ шүү. Хурлаарай. Наахад бас хугацаа тийм үү? За хурдан дуусгаарай. За. Наа. Дээдлэлт нь 2 ингээд болоо тийм ээ. За зөвхний багийнхан дууссан аль харъя багш нь. Аль харъя. За 3 дугаар багийнхан 2 өгдөөсөө байна. За одоо бүгдээ нааш арчдаг. За одоо өөрийнхөө үнэлсэн жижиг наадаг зураг хэдийн нааснаа таарч өөрөөсөө дотроо.
Ажлын 1-р хуудас 2-р хуудсан дээрх чи бас орно шүү хүмүүдээ. За тооцсноо. За жижиг зурган дээрх доторх зургийг хардаа ямар хуу утгатай ямар зураг вэ? Наадаг зургийг хараарай. Доторх зургуудаа ямар утгатай зураг вэ? Хажиглаарай. Энэ яаж байгаа юм бол ямар үйлдэл хийгээд байгаа юм бол тэн дээр байгаа зурган дээр чи. Дандаа. Тусал дэмжиж байгаа зөв үйлдэлүүд хийж байгаа зургнууд ээж тийм байна уу гэдэг. Тэгвэл та нар өнөөдрийнхөө хичээлээр хэдэн зөв үйл хийсэн байна уу гэж өөрөө чи тоогоор гараад ирж байна тийм үү? Хэдийг наасыг тэрний тоогоор зөв үйлдэлүүд хийж чадсан байна гэсэн. За илүү нэгэ байж байгаа. За одоо нааш анхаарч. Анхаараарай. За одоо бүгдээ нааш анхаарч бүгд өөрийгөө хэлсэн тийм үү? За бид нар муу үйлийг засахад юу хэрэгтэй вэ гэж таамаглал төвшөөсөн тийм үү энэ дээр. За та нар яасан? Уушлал буруу юм хийсэн бол уушлах хэрэгтэй гэсэн тийм үү? За энэ манд бас нэг дүрм журамд хамаатай юу? Хамаатай. Маш сайн. Хин нэг хүндлэх хэрэгтэй гэсэн тийм үү? Маш сайн зөв байна. За энэ зөвшөөрөл авах. Маш сайн. За амлалт өгнө гэж яах вэ? За бас ахид ихгүй шүү гэж амласан байж болох нэ тийм үү? Зөвлөд туслах хэрэгтэй гэж таамагласан байх ээ. За буруу зүйлийг зөвлөд туслаад дүрмийг мөрдөж хэвшүүлэх туслах хэрэгтэй байна тийм үү? За тэгвэл бид нараас хэдэн зөвлөгийг таамаглаж чадчих вэ дүрм муу зүйлийг засахад? За тийм байна. За тэгвэл одоо өнөөдрийн хичээл дээр хиний багийнхан хичээлийн дэгээ бүх дүрмөө мөрдөж ажилласныг та нар бодож байна. Эсвэл бүгдээрээ юу? Заалч. Хиний баг. Заал. Мастасаа. Тэр нь энэ баг илүү байсан гэдэг энэ бүгдээрээ 5 багийнхан маш сайн хичээлд оролцож чадлаа тийм үү? Маш сайн байна хүмүүстээ. За одоо бүгдээрээ бид нар өнөөдрийнхээ хичээл дээр зургийн орчиндөө тохирсон дүрм зохиож түүнийг мөрдөж хэвшин зорилго тавьсан тийм үү? За бид нар нийтээр зураг тохируулаад орчиндөө тохируулаад дүрмөө зохиож чадсан уу? За одоо бид нар энийг яах ёстой вэ? Мөрдөж хэвшүүлэх ёстой. Зарим нэг тоглоомын талбайд та нарын дүрмүүдийг мөрддөг үү? Мөрддөг. Үдийн цааны дүрм мөрддөг үү? Мөрддөг. За сургуулийн орчинд ямар байхад дүрм мөрддөг тийм үү? За тэгвэл энэ бүгдийг чи бид нар бас өмнө хэвшүүлээд явж байгаа юм байна тийм үү? Тэгвэл цааш нь улам сайн хэвшүүл дүр журамтай байх нь. Тэгвэл дүрм баримтлал сурвал бусдыгаа хүндлэн ойр орчин бас ямар явах вэ? Бүхэн дүрмээ баримтлал явбал. Сайн байна. Тийм болох хэрэгтэй байна тийм үү? За хичээлд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За эвтэг.